Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 40-р хэсэг. Юки-сан, би таны саналыг дэмжиж байна. Гэхдээ та бидний санал бодлыг ерөнхий сайд Каноэ сонсохгүй шүү дээ. Ер нь Бээжин эзлэн авах явдал хоёр талтай. Юуны өмнө Маогийнхантай нийлсэн Чан Кайшигийн дэглэмийг даривхан устгах, нөгөө талаар Тянжингаас Бээжин хүртэлх төмөр замыг авбал Гандунгийн арал Солонгосоос Бээжин рүү манай зэргийг татаж тэндээсэн хаалган руу татагдсан харилцаа саадгүй болно. Өөрөөр хэлбэл манай армийн зэргийг Гандунгийн өмнөд хэсгээс Мүгдэн, Харбин, Хайлаарыг дайруулж Монгол руу татснаас Тянжин Бээжингийн чиглэл нь илүү ойрхон байгаа юм. Ингээд манай арим гол хүчийн Дэвангийн нутаг Сүнэт хошуунд байрлуулж төвчлүүлсний дараа Монголын өмнөд хил рүү чиглэсэн ажиллагааг эхлэхэд бэлэн болно гэсэн үг. За тэгээ одоо ч Хайлаар хан ширээгийн дардан замыг сайжруулад байна. Синзэнгээс хан ширээ хүртэл төмөр замтай болчихсон. Одоо Хайлаар Ганжуур Буур нуурын хойд эрэг дээрх Асар сүм хүртэл төмөр замтай болвол Монголын өмнөд хилээс зүүн хойд хилийн дагуу армийн зэргийг байрлуулах бүрэн боломжтой болно. Чухам энэ үед та сансандаа хүрэх зам мөрөө шулуудах нь үсттэй. Мэдгүй. Би ч сайхан үг сонсож баярлсандаа хөрөнгөө хийврээд л байх шиг байна шүү. Ер нь нэг үгээр хэлэхэд цөхрөнгөө барж байна. Гээд хэсэгхэн бодлого шүртэл Симото, Юки-сан, бид чинь гараа хумхиад байгаагүй шүү дээ. Одоо цахрыг авчихлаа. Өнөө маргаашгүй манай арим Хятадын цагаан аримд орчихно. Ингээд өвөр Монголыг Хятадаас бүрэн чөлөөлж хөл болох нь тэр. Тиймээс ерөнхий сайд Сүндин Дэванг Токиод дуудаж уулзахаар болоод байгаа гэж аргадан хэллээ. Аавч бас тэгж ярьж байна лээ. Энэ ч яхахгүй үнэн шүү. Зүүн умард Хятадд байгаа манай бүх цэргийг саяын зохион байгуулалтаар 1-р армийн бүрэлдэхүүнд оруулсан. Тэгээд фронт командлагчаар цэргийн яамны сайд байсан нөгөө Траутыг томилох болсон. Гэт Симото ширээн дээрх хундахтай жинэ аваад хөөрхий нэмэгтэй халах голын сав газрыг өөрийн эзэмшил болох хүсэлтэнд захирагдаад галзуурх нь холгүй байна. Тэгээд манай армийг хаашаа чиглэх бол гэхээс сэтгэл нь түгшдэг бололтой. Сэтгэл санааны хямрал, хүсэл мөрөөдлийн бүтэлгүй санаархал өөр хоорондоо зөрчигдөд Юкиг бачимдуулжээ. Ийм үед л аятайхан тал засах хэрэгтэй. Тэгэхээр энэ сайхан завшаан боломжийг алдаж болохгүй. Юки надад элэгтэй хандаж магадгүй байна гэж санаархан. Симото ойрын сар гарангийн дотор эмэгтэй хүний дулаан өвөрт гал халуун сэтгэлийн ургидуулан нойрсоогүй болохоор сэтгэлийн чанданд ёроолгүй хүслийн оч улалзаж бие сэтгэлийг шаналгахыг ухаарлаа. Симото ярендан халж үг хэлн ороолдож байгаа боловч түүнийгэн үл ойлгоно. Гагцхүү сэтгэлийн далдад цогшсон увдэст дөл хамаг биеийг нь төөнөн зүрхийн лугшуулах тул үе үе суудлан засах зур Юки рүү ойртно. Тэгээд ярианы дэлмэнд Юкигийн өвдөг гарн далгаан хүргэж амжина. Чингэж өөртөө аятайхан далим гаргахыг хичээсэн Симото сэтгэлдэн өвгний гэрвэл яриагаан сонжруулад шүн түл өнгөрөөж ихвэл эднийд хонож болно. Тэгээд Юкири мүлхвэл энч нэгэх хажиглаад байхгүй нь бололтой. Ер нь Синзинд болсон уулзалтаас хойш надад талтай болсон. Тэр уулзалт надад их хувь заяа хайрлсан биш үү гэж бодоод өөрийнхөө бодол төсөөллийг шалгахын тулд за эртхий явъя да. Буудал цогтуу очвол бас хиламд ороолдож мэднэ. Би өвгөнтэй маргааш уулзъя гэхэд Юки Симото-сан та дургүйцэхгүй манайд хоноод явна үстэ. Ингэсгийг та хэрвэл та хоёр үүр цайтал ярих байлгүй. Та хоёр уулзахаараа хизээ тэгж амархан салж байлаа да. Наазах нь 2 цаг болдог шүү дээ гэд жин хундаглав. Симото өөрийнхөө бодолд хүрэх зам мөр нээгдэж байгааг мэдэнгүүт ийм сайхан хүүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол эр хүний аз харж заяагамдах байгаа да гэж хэлээд Юкигийн мөрнөөс нэг гараараа дэвэрж өөрийнхөө цээж рүү ойртуулад "Тэм бидтэй Юки-сан" гэлээ. Симото-сан, таны үг чинь салаа авдахдаа хачи үг байна. Би ойлгох янзгүй.
Таныг дуурайгаад 2 хондог тогтоочихсон чинь толгой дүүрээд нэг л биш вэ? Гэлээ. Ойлгож ядаад ах юу байх вэ? Шууд утгаар нь л ойлгочих. Тэгэл болох нь тэр. Мэдвүү хонгор минь. Гэд Симото зүрх гарган тухайн Юкигийн хазарт хүргэх гэтэл Юки судлаасан гэнэт усаж Симото-сан, та намайг ямар хүн гэж санав? Арай гэд дараагийнхан үгийг хэлж амжаагүй байтал хонх чингэнэх дуу дуулдлаа. Юки хонхны дуунаар хаалга руугаа эргэхэд Симото "За хөгшөө ирлээ. Аль зэрэг бүтэмжтэй явж байгаа бол. Өнөө шин Юки рүү мөлхөгч нохойн замаар орлоо шүү. Орж ирээд штаб руу явна гэвэл тэгээд л өнгөрхөн тэр. Үүнийг мэдсэн бол өчигдөр ирж байхгүй." Юки хэдийгээр ууртаач гисэн улаан хал зуулзвал татгалзахгүй. Хүүхнүүд анхандан ингэж л байдаг замтаа шүү дээ. Гэж өөртөө хэлээд баахан харамслаа. Симото-сан, аав ирэх шиг боллоо. Та наанаас сууж вэ? Гэд Юки өрөөнөөс гарч урд хонгил руу ирэхтэл Сувда Юкигээс төрүүлээд хаалга онгоолгож өгтөл нэгэн эмэгтэй орж ирлээ. Тозия санах мөн үү? Гэж тэр эмэгтэйг асуухад Сувда "Тийм ээ" гэлээ. "Би Токиогоос ирлээ. Миний нэрийн хуудас энэ байна. Юки-сантай уулзмаар байна." Гэхэд тэр эмэгтэйн дуу Юкид нэг л танил санагдав. Юки хэсэгэн зогсож байхдаа "Эн чинь хэн бэ?" "Акаса юу да?" гэж амандан шивэнтэл Сувда өнөө эмэгтэй нэрийн хуудсыг барьсаар Юкид авчирч өглөө. Хатуутар гялгар цаасан дээр Япон англиар гоёмсог бичсэн нэрийн хуудсыг нүдгүйлгэн уншсан Юки амандан "Мөн байна. Акасай" гэж шивнээд үүдний өрөө рүү орлоо. "Акасай, эн чинь юу вэ? Яасан сони айлчин бэ? Ямар салхин нааш нь аваад ирвэ? Лав бурхны салхи баха?" "Юки минь, албан ажилчид бид тэрийг санамсаргүй танилцуулсан шигэн одоо бас санамсаргүй уулзууллаа" гэж Акаса хэлтэл нөгөө өрөөнөөс гарч ирсэн Симото согтөө нүднийхэн хардсыг тогтоож ядан үл мэдэг дайвилзан алхсаар дэрэгдэн ирлээ. "Симото-сан, миний найз бүсгүй Акасай, та танилц" гэхэд Симото сэтгэлдээ "Эрхэм дээдэс дэслэгч генерал Уэдагийн гарын туслахуудаа нэг нууцсан эрхлэгч эрхэмсэг Окусан Акасай ховч хөлөгчөнтэй энэ дайралдагч базаахгүй хэрэгтэй. Тэгтэн ийм байдалтай шүү. Би ёстой үеэлтэй толгоё. Уэда энэ лүүдийг дэрэгдэн авч ажилуулахар шийдсэн. Тэгэхээр энэ лүүд Токиогоос Синзин рүү явж байгаа хэрэг. Ингээд Квантуны армийнхан Кемпетайн ховчийн харснаас мултрахгүй болж байгаа нь энэ дээ. Зарим дарга нар үүний сургийг дуулаад Уэдагийн ичнээний гунгийг харилгадаг нууц амраг сэтгэлийн зул нь ирхэн гэдэг байсан. Ямар шуухан шулан болохыг бурхан ч мэдхээргүй ээдрээ тийм байгаа биз. Гайт үйтгэр бүхэн надаас холуур явах болтугай. Гэж бодоод сэтгэлдээ сэм залбирлаа. Юки эрхэм зочнон зочдын өрөөнд дүрээд хүндэтгэн зочлох зур. "Акасай, өнөө шин манай тоноод явна биз дээ. Хоёулаа шавьяага хандл ярина шүү." Гэхэд Симото дотроо "За байц. Гайны нөлөгчин яа идаа байц. Өнөө шинэ үнийг аргалаад явуулчих талим олдохгүй байх та" гэж бодно. "Юки-сан, би цагийн дараа явна. Тиймээс чамтай хандлан дотносож чадахгүй нэ. Харин буцагтаа мөгдөнд хэд хонноо. Тэгтээ тухтай хуулчлаа." Гэхэд Симотогийн сэтгэлийн нар гарч дотроо "Аашгүй бурхан минь. Энэ лүдийг явахгүй бол яана гэж бодохоос зүрх үшиг амаар ангарчих шахлаа шүү. Цаг агасын дараа би сэтгэлийнхээ хүслийн далай думбана. Харин хөгшин өнөө шин битгээл ирээсэ" гэж бодов. Акасай Юкитэй энэ тэрхнийг хуужилт сууснаа цагаан хараад "За би одоо явъя да. Ердөө хагас цагийн хугацаа үлдлээ. Онгоцны бодол хүртэл 20-д мөч давхина. Ингэхээр хөдлөхгүй л оройтхон." Гэхэд Симото Акасайг үдэж өгөхөөр суудлаасан өндөлөө. Акасай барьж явсан гар зүмхэн уудалж нэгэн битүүмжилсэн бичиг гаргаж ирээд "Шивса армийн командлал үүнийг танд өгүүлсэн юм" гэд өнөө бичгийн Симотод өглөө. Симото хардсан Акасай руу чиглүүлэн гайхан харснаа өнөө бичгийг задлан уншлаа. "Хааны гүр ажиллагаа эхлэх болсон тул та Акасайгийн хамт Бээжингийн ойролцоо байгаа цэргийн анги дээр бэлэн байх хэрэгтэй. Уэда 1937 оны 7 дугаар сарын 4. Симото үүнийг уншсны дараа уусан эрх нь гарчих шиг боллоо.
Акасай Симотог мөгдөнгийн цэргийн төлөөлөгчийн газар хүлээж байгаад Юкинд ирсэн билээ. Симото-сан одоо хөдлөе. Та бид хоёрт цөөхөн мөч үлдлээ. Гэхэд Симото арга буюу ёсыг дагаж мэдлэг гүйцэтгэе гэд үүдний өрөөрөө алхав. 2. Ховдог сэтгэл хүзүү ороодог. Симото Японы армийг Бээжин рүү оруулахаар төлөвлөсөн хааны гүр ажиллагаанд оролцохдоо Тозия Дойхарагийн даалгаврыг тун авхаалжтай биелүүлсэн. Гэтэл энэ ажиллагааг Акасайгийн гавьяа зүтгэл болгож армийн удирдлагад илтгэсэн явдлаас шалтгаалж Симотогийн эгдүү хүрсэн болоо. Бээжинд Японы армийг оруулах ажиллагааг далдалсан далмиг хааны гүр гэсэн нь жирийн хэрэг биш. Ховле хаан Эрдэнэ хятадын нийслэл Жүндү хотыг төвөөсний дараа орчин үеийн Бээжин үндэслэгтэн Бээжингийн ойролцоо Юндийн гол дээр нэгэн гүүр бариулсан учраас Бээжин эзлэх ажиллагааг бэлэгдэж шалтаг үүсгэх бодлооныг хааны гүүр гэсэн ажээ. Чухам тэр гүүрнээс зүүн тийш байдаг Нанпин хэмээх суурингийн ойролцоох Бээжин мөгдөнгийн төмөр замын дагуу байрлуулсан Япон цэргийн ангийн 8 дугаар суман хээрийн сургууль хийхээр 7 сарын 8-нд хөдөлжээ. Харин Акасай тэр суманд алба хааж байгаа нөхрөө эргэхээр очисон хүүхнийг орлон жүжиглэх ёстой байлаа. Тэгтэл түүний нөхөр хээрийн сургуульд гарахаас өмнө ор сурггүй алга болсон тул Акасай генерал Кавабигийн нэр дээр гомдол гаргах үүрэг хүлээлээ. Симото уул гомдлыг нягтлан шалгаж барагдуулахын тулд Гоминданы 37 дугаар дивизийн удирдлагатай уулзаж Гоминданыханд хулгайлагдсан гэж үзсэн Япон цэргийн талаар ярилцаж түүнийг эргүүлж өгөхийг шаардаад гин буруутай хүмүүст хариуцлага хүлээлгээд мэдгэдэхийг тулган шаардав. Тэгээд өнгөрсөнгүй 24 цагийн дотор хариу өгөхгүй бол Японыхан өөрийнхөө цэргийг олж авахын тулд Нанпинд нэгжлэг хийнэ гэж сүрдүүлв. Гоминданы тал Японы цэргийнхний шаардлаганд хариу өгөхөөс зайлсхийхийг эрмэлзэж хариу мэдэгдээгүй тул Симото 8 дугаар сумгийн дарга Шиуи Кэммисууд тусгай даалгавар өгч Нанпин руу довтлохыг үүрэг болголоо. Бээжингийн босхонд болсон энэ бодлооны маргааш нь холбоотны эзэмшлийн цэргийн комисс гэдэг нэрийдлээр Бээжинд суудаг Японы цэргийн генерал Такео Имай Гоминданы 29-р армийн удирдлагын ширүүн шаардлаганд Японы цэргийг хулгайлсан хүмүүсийг олж хариуцлаганд татгаас зайлсхийж тэдгээр боснуулагч нарыг нууж байгаа учраас Бээжин Хянжингийн төмөр замын дагуу байгаа Япон цэргийг Бээжин рүү оруулахаас өөр замгүй гэж далайлглаа. Бээжин хамгаалж байсан 29-р армийн 37 дугаар дивиз Японы шаардлагыг хүлээж аваагүй тэр үед ерөнхий сайд Киноэ Умард хятадд байгаа Кавантуны армийн 2 бригад, Солонгост байгаа 1 дивизиэс гадна танкын бригад нисхэнгүүдийг хөдлөхийг 7 дугаар сарын 10-ны орой зөвшөөрчээ. Ингээд ерөнхий сайд Киноэ маргааш нь цэргийн яамны сайд Сугияматай хамт Токиод суугаа гадаадын хэвлэлийн ажилтнуудыг хүлээн авч Японоос хятадд дайн зарлсныг мэдэгдээд 5 яамны зөвлөгөөнөөр армийн хэрэгцээнд 5 тэрбум йен нэмэн олгох болсноо битүү мэдэгдэв. Тозия Дойхара хоёрын боловсруулсан хааны гүүр гэдэг өдөөн хатгах ажиллагааны улмаас үүссэн мөргөлдөөн 20 хоног үргэлжилсэний дараа Бээжингийн хувь заяа шийдэгдэж Японы цэргийн мэдэлд орлоо. Энэ явдлыг тохиолдуулж дээд командл Акасайг хааны шагналд тодорхойлсноор Симото сэтгэлдээ өшөөрөлснийг хинч мэдсэнгүй. Тэрээр хэд хоног эмнэлэгт хэвтэгтэн цусаасгаруулсан хүн ад болж цусарч хов чимийн аз болж гэж боддог боллоо. Бээжин эзэлснээс хойш 8 сарын дараа нэгэн өдөр Тозио 3 бригадан удирдаж долнуураас өмнө зүг Жанжгүйгийн хэсэг рүү довтолж удаж төдөлгүй хаалган хотыг эзлэв. Чухам энэ үед Нанпин суурингийн дэргэд болсон тулдаанд шархтсан Симото эмнэлгээс хараад ажиллан хийж байлаа. Тозио хаалганаас босож ирсний дараа Симотог дуудаж уулзахдаа царай муутай байлаа. "Шиуса, танаа Йоши хайцсан бэ?" гэж асуухад Симото "Эрхэм дээдсэ. Йошисан харби явсан. Тэндээсэн хайлаар ороод баргын сөмөр дамжин буур нуурын баруугаар булан дэрс ганц модтын овоогоор хил нэвтэрч газрын зургийн баримт цуглуулах ёстой" гэж илтгэв.
Энэ талаар Тозия мэдсэн үү? Кака өөрөө энэ ажлыг удирдах байгаа. Би танай тэр Йошигийн ажиллагаанд нэг л итгэхгүй байна. Монголын нутгийн байр зүйн зурагт шаардлагадах баримт цуглуулж байна гэхээс цаашгүй байна шүү дээ. За энэ ч яхав сүүлдэн үр дүн гарах юм байгаа биз. Харин Жанжин штабаас нэг сонин баримт ирлээ. Хатогийн туслахуудын нэг Хасуу Тойши өнгөрдөг хавар алс дорнд руу чиглэсэн оцсуу ажиллагааны нэг бүлэг ажиллагааг унгасан хүний нэг байж магадгүй сэжиг гарч байна. Ер нь Разаевскийн фашист холбооны хүмүүсийг битүү шалгах хэрэгтэй болоод байна. Хасуу Тойши ахтайгаа холбоо барьсан сэжим цохойсон. Жанжин штабаас ирсэн баримтаар бол түүний ах Хасватар гэгч Умард Солонгосын хойгуур уулархаг газар бүгсэн мухар толгойтнуудтай нийлсэн сурагтай. Тэд Томмины төмөр замын асуудлыг хэрэгжүүлэхэд саад хийж магадгүй байна. Умард Солонгос улаан Оросын хөлийг бараадсан тэдгээр мухар толгойтнуудыг устгах хэрэгтэй болоод байна. Тиймээс энэ хавцас тэргийг уншиж танилцаарай. Ямар ажиллагаа боловсруулахаа өөрөө төлөвлөд над танилцуул. Гэд Тозио ширээнээс нэгэн хавцтай хэрэг гаргаж өглөө. Симото Токиогоос авчруулсан тэр хэргийг хэд хоног уншиж, хэд хоног толгой өндөлгөх завгүй ажиллав. Симото Хасуу Тойшигийн хэрэгтэй танилцаад түүний ахуй амьдрал гарал угсаа ажил төрөл бүхнийг нэгднэгэнгүй хянсан Кемпатайн судалгаатай тулгаж үзлээ. Чингээд ах дүүсийн холбоог илрүүлэх сөрөг ажиллагаа сэтэд ах дүү гэж төлөвлөв. Симотогийн төлөвлөгөөгөөр бол Хасуу Тойши түүний хань хамсаатан болон манжуурын мухар толгойтнуудыг өргөдөх ёстой байлаа. Нөгөө талаар Аяна улсыг энэ ажиллагаанд оролцуулах талаар Симото олигтойхон санаа сэдэж чадвал нэг сумаар хоёр туулай буудаж болох болоо юм. Тозио Симотогийн төлөвлөсөн ажиллагаатай танилцаад Тозия Дойхара хоёрын аль алинд дуулгахгүйгээр шийдэж армийн тагнуулын газарт мэдэгдэж Жанжин штабаас удирдамж авлаа. Тэгэд зогссонгүй. Симотогийн саналыг дэмжиж Амисыг нөхрийн хамтаар манжуур дэрвүүлэх талаар санаачлаг гаргахыг хүсжээ. Чингээд Симото Тозиягийн зөвшөөрлөөр харбинд очоод ах дүү гэдэг ажиллагааг эхлүүлв. Аяна улс Синзэнгээс ирсэн Симотогийн сургийг дуулаад түүнтэй уулзахыг яарсангүй. Харин ямар хэрэгээр ирснийг нь мэдхийг хичээж аяыг нь харж байлаа. Гэтэл нэг өдөр Симото тэднийд айлчлан иржээ. Аяна усуусан танаас гуйх ялгүй зүйл байна. Таныг дуртай туслах байх гэж найдаж байна. Та ойлгож байгаа биз? Гэд Симото хуурамчаар инээмсэглэв. Тэрээр сэжиглсэн хүнээс сонжихтон ингэж инээмсэглээд аждаг заншилтаагаад өөрийнхөө зан аршингийн энэ доголдлыг мэддэггүй болоо. Хөх хот руу явуулах юм бол би дуртай зөвшөөрөн шүү. Гэд Аяна усуу саке хондөглов. Чинь өнөө хамаатан хүүхнээ сургалах гэв. Тэмээ Симото-сан. Тэр чинь миний хамаатан хүүхэн биш, өндгөн сүй тавьсан хүүхэн шүү. Чи чинь намайг асан эм гэж бодоогүй үстэй. Одоохондоо заазлагдаагүй шүү. Гэхдээ хөгшөрчив болохоор хань жилтэй болмоор бодогдоод байна. Алим болгон хоног өнгөрөөсөн хүүхнүүдийн хормоос ахив. Тэгээд удам угсаагаан бодож өндгөн сүй тавьсан хүүхнээ олж харъя байц. Боломж байвал нааш нь авчраа суусан ч болно шүү дээ. Нүглэн эртгэн цагаатахгүй бол тамд очоод тарчиж магадгүй байх гэхээс айж байна. Аяна усуусан энэ удаа тийм тамилд гардуулах гээгүй юм аа. Харин хожим бол таны ажилд өгдөгөө туслана. Манай ажиллагаанд нэг сони юм ургаад байна. Энэ талаар манай удирдлага надад найдлага тавьсан бэлээ. Харин би бол танд найдаж байна шүү. Нодон жил манай арим улаан Оросын хил дээр баггүй хохирол үзсэн. Ягавд Хабаровск ханх нуурын орчимд яггүй сүрсэн. Үүний гогцоог та олж мэдэх юм гэж бодож байна. Гэд Симото Аяна улс руу сүрхий харлаа. Энэ бол сэжигтэй хүмүүстэй шууд холбоотой баримтын тулган байцааж сурсан Симотогийн онцлог зан чанар болоо. Симото Аяна улсуугийн байр төрх, царайны ховсол, үг ярианы самгардалд уруулын хөдөлгөөнийг төдийгүй нүдний хардсыг ширтэв. Симото-сан, та Кемптайгаас миний ховын хэргийг авчруулаа юу? Гэж том зэргүй асуугаад нодны жилд зөвлөлтийн хил рүү чиглэсэн өдөөн хадгалгын талаар төлөвлөсөн төлөвлөгөөг Дойхарагийн буухай элчээр явуулсан. Тэр эдний гарт орох ёсгүй.
Харин тэр нууцыг илрүүлсэн хүний нэгэнд намайг сэрдэж байгаа хэрэггүй. Тэгэд нууц задруулсан хүнийг надаар илрүүлэх ажиллагаа сэдэгтэн давхар мэх олж идэ. Ингэхээр одоо халз тоглох хуулбар олох хэрэгтэй гэж бодлоо. Тийм ээ. Харлуу нийгэмлэгийн хэд хэдэн ажиллагаанд идэвхтэй оролцоод өгсөн даалгаврыг ахархан хугацаанд биелүүлэхдээ онцгой идэвх гаргадаг чинь Кемпатай мэрэгжилтэнгүү тогтоосон байна. Тэгвэл тэр ажиллагаа бүхэн тантай холбоотой байсан гэдгийг би ойлгож байна. Харин таныг эзэн хааны шагнал тодорхойлсон явдал талаар өнгөрсөн хэрэг бол янхан хүүхнүүдтэй толгой холбосноос болж таныг янхан хүүхнүүдээс салгахгүй бол архин толгоогоо мэдүүлсэн явдал дургуйтсан дарга нар саа татвар хийсэн байдаг. Одоо бол таныг хинч гоочлохгүй байх. Симото-сан. Даалгавар биелүүлэх явдал надтай шууд холбоотой байгаагүй. Харин Кемпата сэжиг бүхий баримтаа нуулгүй өгдөг учраас би сэжүүрийг нь амархан олдог байсан юм. Харин олдоогүй шагналын хувьд гэвэл таны амнаас одоо л сонслоо. Нуугаад яахав. Тэр үед би шагнал горддог байсан. Тэгээд өөрийнхөө гордлогонд хүрч чадахгүй болохоор гомцсон сэтгэлийн гашуун ус янхан хүүхнээр баярлуулдаг байсан юм. Одоо нас агчсан болохоор залуу энэ сүрсүлд буугаад азарчихсан байх уу. Нөгөө талаар би мэрэгжлийн тагнуулч биш. Гэхдээ хэрэг хэмжээнээс хэтрээгүй юм бол азаа үзээд л алдъя. Гэхдээ эзэн хааны шагнал тодорхойлох хэрэггүй шүү. Надад ацаг хөлсөн дээр би одоохондоо алдагдaltaй байгааг та бүхэн мэднэ. Айна осуусан. Чи бид хоёр тохиролцвол ацаг хөлсөн дээр гар татахгүй. Гүйцэтгэх ажлын хувьд гэвэл ердөө л ажиглалт. Ажиглалтаа баяжуулах нь баримт гаргах нь чухал. Симото-сан. Ажиглалт чинь бодтой зүйл тулгуурласан юм уу? Эсвэл төсөөл төдий сэжгүй? Юу гэхэв аль альнийг нь л хосолсон. Ердөө нэг хүний тухай гэхүүд чи тань. Тэг тус маань чиний дотны хүн. Гэхэд Аяна усуу хэн бэ? Миний намтар түүхийг мэддэг дотн танил гэвэл танаас өөр хүн байхгүй гэж өгөөдөгтөө миний танил гинэ. Хасуу той шиг сэжиглэж байгаа хэрэггүй. Тэр залуу амээсээ бид хоёрын холбоог мэддэг гэдгийг эднэр шинжилээд чиний дотны танил гэж онцолж байгаа хэрэг. Хэмээн бодоод Симотогийн үгийг хүлээлээ. Генерал Хатогийн туслахуудын нэг хасуу тойши гэж хэлэхэд Аяна усуу нүдэн том болгон Симотогийн царай өөд ширтэв. Аяна усуусан гайх хэрэггүй. Түүний Хасватар гэдэг хүнийг бид анхаарал даваад байгаа. Тэр хүн Манжуурын мухар толгойд нутаа нийлж тэднийг өөгшүүлээд байгааг Хатосон мэдээд дүүгээр нь ахыг өргөдөх санаатай. Гэтэл Хатогийн нууц мухар толгойднуудад дамждаг учраас тэдний зарим ажиллагаа унсан байж болох талтай. Тиймээс та Янзи, Нинан, Анху хотоор орж салбар нээн гэж хэлээд дэнчин тавьж болно. Би дэнчингийн хөрөнгийг гаргана. Тэгж байтал таран тань гэдэх байлгүй. Тиймээс одоогийнхоо холбоог гүнзгий ирүүлж дотн үерхэн чухал. 40-р хэсэг төгсөв.